За сайн байцгаана та нартай шинэ оны мэндийг хүргэе. 2026 он маань аль хэдийн гарчихсан. 1 сарын 6-ны өдөр болсон байна. За ингээд сүнслэг мэдлэгийн өрөө буюу номтой болог пэйж хуудасаас та нартай шинэ оны мэнд хүргэж байна. За шинэ оныхаа хамгийн эхний сүнслэг энергийн задаргааг хийх лайвыг эхлүүлэхэд бэлэн болсон байна. Ингээд яг одоо надтай энэ цаг мөчид надтай хамт байгаа бүх хүмүүст маш их баярлалаа гэж хэлье. За өнөөдөр би бас нэг сүнслэг энергийн одоо сэдвээр та нартайгаа ярилцъя юу, тайл юу, хамтдаа нэгийг бодож хоёрыг тунгаая юу гэд өнөөдрийнхээ сэдвийг эхлүүлж байна. За би баг зэрэг ингээд даарцнаасаа болоод жоохон хамар битүүрээд байгаа шүү. Тэгэхээр ингээ баймаа насаа татаж магадгүй уучлаарай. Жоохон ханиад төрсэн юм шиг хүрх гэж байгаа юм шиг болчихсон байгаа шүү. Тийм учраас та нараасаа бас хөлтсөл өчьё. За тэгээ шинэ оноо сайхан тэмдэглэсэн үү? 2026 он байна бол айгүй сүртэй, сүр дулаантай, айгүй гоё тийм нэг өөр амьсгал ихтэй гоё шин одоо гоё жил маш гоё орж байна. Морь жил маань амар гайхалтай гоё гарч байна. За тэгээ 2025 он маань бол мэдээж маш их зүйлийг ухааруулсан, маш их зүйлийг ойлгуулсан, амьдралын маань маш олон одоо цоочтой байсан хаалгуудыг нээж өгсөн, мэдлгүүдийг тэлж өгсөн гайхалтай жил болж өнгөрсөн. Та нарын маань хувьд ч гэсэндээ маш одоо сорилт ихтэй боловч ухаарл ихтэй гайхалтай жил болж өнгөрсөн болов уу гэж би бодож байна. За ингээд өнөөдөр сонирхолтой сэдв сонгосон. За ямар сэдв бэ гэхээр та ингээд санаатай амьдрах нь одоо таны сүнслэг аялалд хэрхэн нөлөөлдөг вэ? Ер нь та нар ингээд санаатай хүмүүсийн талаар мэддэг үү? Та ер нь өөрөө хэрэг одоо амьдралдаа өдөр тутамдаа үйлдэлтэй хэрэг санаа гаргадаг вэ? Тэ бид нар ингээд нэг нэгэндээ ярьдаг чи жоохон санаатай байгаа. Чи жоохон санаатай байхгүй бол жарил гинэм байна гэл тэ. За би энэ үгийг бол бүр наснаас олоод сонсч байсан. Бүр ингээл баг багаас ахуулаад ер нь жоохон санаатай байгаач, бодлоо жоохон нууж байгаач, санаатай байхгүй бол ингээд айгүй амархан хүмүүст ашиглагддаг энэ төр гэл иймэрхүү зөвлөгөөнүүдийг бол ингээд маш их авч ирсэн. Тэгээд үнэхээр санаатай байх гэд хичээдэг ч гэсэндээ угаасаа л цаанаасаа байхгүй юм гэдэг чинь тий. Цаанаасаа нөө байдаггүй зан чанар учраас би яг тийм санаатай байна гэдгийг яг ямар утга учиртай юм бэ гэдгийг ойлгохгүй байсараад одоо хөрж байна. За гэхдээ ер нь бол амьдрал дээр юм санаа гаргадаг, ялгүй юмд ингээ санаа гаргах гэдэг хүмүүс бол эргэн тойрон ажил хамт олон ч гэдэг юм уу тийм мэдээж тийм хүмүүсийг бол мэддэг таньдаг. За тэгээ дотроо маш их олон удаа бодож исэн. За тийм ч учраас өнөөдөр би энэ сэдвийг сонглоо. Бас хэрэгтэй байх болов уу гэж бодоод ханиадтай байгаа мөртлөө энэ сэдвийг бичээд ингээ лайв ажиллаж байна. За тэгээд өнөөдөр одоо анх удаа намайг үзэж байгаа хүмүүстээ зориулаад өөрийгөө танилцуулъя. За тэгээ комент байдлаар миний дуу хоолой сайхан сонсогдож байна уу? Дуу хоолойн дээр ямар нэг асуудал байхгүй бол өнөөдрийнхөө гол сэдвтээ орё гэж бодож байна. За тийм учраас үзэж байгаа хүмүүсээс мань комент чихэд өгөөрэй. Дуу зүгээр байна уу? Шалгаад өгөөрэй. Бас техник технологиор шалгахгүй бол баахан дуугүй юм арчвал бас харамсалтай шүү дээ, тий. Тийм учраас ер нь бол дуу хоолой микрофоноо шалгах нь айгүй чухал байгаад байдаг. Ямар ч юмн дээр, видеон дээр ч гэсэн, ер нь лайв дээр ч гэсэн яриагаа шалгахгүй бол болдоггүй учраас за та нар маань шалгаад өгөөрэй. За энэ сэдв тань сонирхолтой санагдаад ер нь нэрийн санаа гаргана гэдэг чинь амьдралд хэрэг хэрэгцээтэй сүнслэг утга учраараа ер нь бид нар юг ойлгох ёстой байдгийг хэрэгтэй юм уу хэрэггүй юм уу би ер нь өөрөө яг энэ сэдв дээр сонсогдож байна гэсэн байна. За баярлалаа. За тэгвэл айтайхан байгаа юм байна гэж ойлголоо өгнө гэдгээр л мэрлэн хасчихсан л байгаа юм л да гэж. За тэгвэл өөрийгөө танилцуулъя. Би номтой болог пэйж хуудсан
сүнслэг мэдлэг өрөөний модератор админ багш Мишка гэдэг хүн байгаамаа. За би өнгөрсөн жилүүдэд аура энергийн баланс шалгаж амьдралын кодыг гаргаж бичгийн хэвээр бусдын амьдралын дотоодд нь байдаг энергийн задаргааг тайлбарлаж өгдөг, үзлэг хийдэг ийм хүн байгаа. За би мөн танхимын шалтгаангүй бясалгал хэмээх танхимын бясалгалыг явуулаад нэлээд хэдэн жил болж байна. Өөрийнхөө сүнслэг мэдлгүүдээс гаргасан ярих бясалгал, бичих бясалгал хэмээх онлайн сургалтуудыг мөн хүмүүстэй зориулаад гаргаад ингээд явдаг юм хүн байгаамаа. За ингээд энэ бол миний сүнсээрээ буюу өөрийн дотоод хүчээрээ сонгож хийсэн ажил байгаа. За миний өөрийн мэрэгжил бол тис өөр боловч амьдрал гэдэг шиг тэ хувь тавилан намайг чиглүүлсээр өөрийгөө эдгэхийг хүссэн хүслийнхаа үр дүнд өөрийгөө эдгэе, засъя, залруулъя, өөрийнхөө гол замыг олъё, амьдралынхаа гол замыг олъё гэж явж ойлгож мэдэж ухаарсан зүйлүүдээр энэ ажлыг хийдэг болсон. Одоо ч гэсэн мөн өөртөө ажиллаж байгаа, мөн бусдтай ажиллаж байгаа ийм хүн байгаад байгаамаа. За ингээд өнөөдрийнхаа хэдүүлээ сэдвийнхаа гол санаа руу орохоос өмнө би та нараас нэг асуулт асууя гэж бодсон юм. За та ер нь хэрэг өнгөрсөндөө амьдардаг хүн гэж өөрийгөө боддог вэ? Таны хувьд өнгөрсөн амьдрал ер нь хэр чухал вэ? Тэ өнгөрсөнд мэдээж бид нар ингээл таагүй зөндөө олон зүйлүүдийг үздэг. За тэгээд энэ өнгөрснөөс шалтгаалаад та яг одоо цагдаа амьдарч чаддаггүй. Эсвэл та ирээдүйн энерги өөртөө хэр зургалж чаддаг вэ гэж би танаас асуувал та битээр яриад сууж байсан бол та надад юу гэж хариулах байсан бэ? За ингээд яг энэ сэдвээр та нар маань ингээд өөртөө дотроо ингээд за би бол өнгөрсөн ингэж боддгоо тэгж боддгоо гэдэг ингээд бодоод дүгнээд сууж байгаа лөө гэж бодож байна. За тэгсэн чинь энэ хүн ингээд амьдралдаа ямар нэгэн санаа гаргана гэдэг энэ үйлдэл маань өөрөө бидний язгуур мэдлэг, язгуур сүнснээс гардаг үйлдэл, харилцаа, сүнснээс гардаг мэдрэмж бол биш юм байна л да. Энэ нь юунаас гардаг мэдрэмж байдаг вэ гэхээр өнгөрсөндөө хитрхи удаан байдаг, тэ өнгөрсөнтэйгээ маш их уялддаг, зууралддаг, өнгөрснөө сургамжаа аваад урагшилж чадахгүй байгаа хүмүүс ихэвчлэн энэ зүйлийг итгэж чадаагүй байгаа хүмүүс маань ийм ялгүй юмд хүнд нэг санаа гаргах гал тэ за энэ намайг ингэчих болов, тэр намайг тэгчих болов, ингээд хэлчээ, тэгээд хэлчээ гэл ингээл нэг бодлоод орж ирээд байдаг ч тэ ийм бодолтой болд юм байна л да. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр өсөж торонсон баг залуунаас эдэр нас өсвөр нас хүнтээс өсө хүүхд гарсан гэл бүхий л үедээ бид нар чинь мэдээж таагүй бүхэл мэдрэмжүүдийг мэдэрч байгаа шүү дээ. Энэ таагүй мэдрэмжүүд нь яадаг вэ гэхээр харилцааны төвжирлээ тайл тэ ойлгоогүй зүйлээ ойлго, хяналтгүй байсан зүйлүүдээ хяналттай сахлах баттай бол атаархал байвал эмчил өөрийгөө сайжруулах шаардлагатай бол хөгж гэж бид нарт ийм амьдрал байна, ийм үйл явдлууд тохиолдож байгаа шүү дээ. Тата болон таагүй. Гэтэл нөгөө өнгөрсөнд байдаг хүмүүс маань яадаг вэ гэхээр нөгөө таагүй тохиолдсон, өөрт нь тохиолдсон, амьдралд нь тохиолдсон хэцүү бэрх зүйлүүдээсээ айц авчтай байна л да. Ийм айц буюу гомдол, сэтгэлийн ядуурал, сэтгэлийн ийм нэг юм дутмагшилтай болчдөг юм байна. Тэрнээсээ болоод энэ зүйл надад дахиж давтагдах үедээ гэдэг айцаас шалтгаалаад альва зүйлд ийм харилцааны хувьд ийм төгжрэлтэй буюу айцтай харилцаад байд юм байна. Ер нь ингээд санаа гэдэг чинь ерөөсөө бид нар чинь нийгмийн амьтан, бид нар ингээд байнга л хүмүүстэй харилцаж байгаа тий таалагддагч байсан, таалагддагч байсан, дуртайч байсан, дургуйч байсан бид нар өдөр бүр хүмүүстэй харилцсан. Та энэ дэлхийн ертөнцийн ямар ч хамаатан садангүй, ямар ч гэр бүлгүй байсан ч гэсэндээ босоод дэлгүүр орохдоо нэг хүнтэй харилцсан, ажил дээр очиод хүнтэй харилцсан гэх мэтчлэн бид нар ерөөсөө байнга юм харилцааны тойрог дотор байх ёстой байхгүй юу? Угаасаа тэгэж амьдрдаг тийм үү? Гэтэл энэ харилцааны тойрог дотор байхдаа бусдаас өнгөрсөнд үүдсэн зүйл туулсан зүйлээсээ тавьж явуулж чадаагүй, идгэж явуулаагүй, өөрийгөө хянаагүй, өөрийгөө түн дээр мэдэрч чадаагүй хүмүүс маань юм санаа гаргаад байт юм байна л да. Намайг дахиад хэн нэгэн ингээд гимтээчих үедээ, ингээд дутуу үзчих үедээ, намайг өвтгчих үедээ, зовоочих үедээ, тэ намайг доромжилчих үедээ, намайг над руу халтчих үедээ гэсэн тэр айцаасаа болоод хүмүүс ямар нэгэн зүйлд юм санаатай байх нь зүйтэй гэж үзээд байт юм байна. Гэтэл энэ зүйл маань өөрөө бидний сүнслэг аялал буюу яг одоо ингээд амьдраад, ажиллаад явж байгаа энэ өдрүүдэд маань хэрхэн яаж нөлөөлдөг вэ гэхээр төгжрөл үүсгэж юм байна л да. Юу гэсэн үг вэ гэхээр ямар нэгэн зүйл төгжирцэн байна гэдэг нь өөрөө зангилаа байна, ойлгогдоогүй мэдрэмж байна, сэтгэлийн ядрал, сэтгэлийн хямрал байна гэсэн утгатай шүү дээ. Тийм учраас бид нар та хэрвээ амьдралд жоохон санаа гаргаад хин нэгэн таныг те санаатай байгаач, битгий бусдад ингээд нээлттэй биш байгаач те юмаа нуугаач, хаагаач, жоохон хаалттай авдар шиг байгаач гэж зөвлөд байна гэдэг нь ихэвчлэн өнгөрсөндөө амьдарч байгаа өнгөрсөөс авсан туршлагаасаа үүдээд өөрийгөө өвтгчсэн хүмүүсийн зөвлөгөө гэсэн үг. Мөн та өөрөө хүнд ингэж зөвлөдөг бол та өнгөрснөөсөө шалтгаалаад өөрөө харилцааны төвжрэлтэй буюу өвдчихсэн сэтгэлтэй байгаа юм байна гэж ингэж ойлгож болно.
хатууч гэсэн өнөө үг те юу гэхээр угаасаа л юм хүн ерөөс ингээл хүний нүүр рүү хараад үнэн шударга нөхцөл байдлыг хилчгээр яг үнэн бол нэг жоох эвгүцдэг те яа гэдэг те хэсэг хугацааны дараа бодож үзэхээр задаргаан тайлагдаад сэтгэл нь амраад ойлгоод эхэлдэг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр бид нар ерөөсөө л энэ дэлхийн ертөнцийн дээр сүнсний ухаарл гэдэг зүйлийг авахаар ирсэн. Өдөр бүр одоо сүнсний ухаарл гэдэг зүйлийг ойлгож байгаа. Гэтэл ингээд хүмүүс айгу карма гэдэг үүлийн үр гэдэг зүйлээс маш их айдаг шүү дээ. Үүлийн үр ёо би чиний над үүлийн үр чинь миний энэ үүлийн үр хизээ надад ингэх бол тэгэх бол гэл те карма хизээж хаалга андуурдаг гэх мэтчлээ ингээл биднийг сахилга баттай байлгахын тулд одоо ингээл гарч ирсэн юм одоо үзэл бодлууд байгаа. Энэ бол зөв гэхдээ хэдий бид нар үүлийн өрөөс хитрхи ингээд айдаг болгоомжилдог боловч тэр үүлийн өрөө өөрсдөө дууддаг гэдгээ мэдтгүүл юм байна л да. Ер нь бол бид нар үүлийн өр буюу биеэр тулж байгаа зовлон, сэтгэлээр тулж байгаа зовлон, мэдлэгээр тулж байгаа тэр тархиараа тулж байгаа зовлон бол бид нар өөрсдөө л дууддаг. Энэ нь ямар учир утгатай бид нарт ирээд идэг юм бэ гэхээр үг, үйлдэл, бодол гэдэг 3 юмнаас л төрдөг юм байна. Тэгэхээр үүлийн өрийн карма гэдэг юм чи бидний яриад байгаа энэ үг биетэй харилцаад байгаа харилцаа бидний биеэрээ үлдээд байгаа үйлдэл нөгөө дотор сэтгэл дотор бодогдоод байгаа санаатаа буюу самсргуугаар бодсон нөгөө бидний санаа гэж яриад байгаа шүү дээ. Тэр нь тэгээд одоо хэлэхгүй бол намайг тэгээд бодчин ч гэдэг юм уу ингээд айц буюу өнгөрсөнтэй холбоотой идэж чадаагүй өвдөлтөөсөө үүдээд гаргаж байгаа энэ шийдвэрүүд, энэ үйлдэлүүд, энэ бодол, энэ сэтгхүүнээс гараад идэг юм байна л да. Тийм учраас бид нар энэ одоо санаатай амьдрснараа нэг сайн сайхан болол өөрийгөө хамгаалаад байна уу гэхээр үгүй. Яагаад вэ гэвэл энэ нь өөрөө хүний дотоод өвдцэн зангилаан тайлагдаагүй энэ өвдөлт өнгөрсөнд тохиолдсон үйл явдлаас авсан одоо мэдрэмж тань идгээгүй л яваад байна гэсэн үг байхгүй. Тэгээ нэг өвчин идэхгүй утгаараа юу болдгоо гэдгийг бид нар маш сайн мэдж байгаа тий. Урхаг, уужиг, өвчин гэдэг юм болдог шүү дээ тий. Энэ уужиг өвчин юу болдгоо гэхээр хүний бодол санааг түгжээд чөлөөтэй бусдтай харилцах, өөрөөрөө байх, өөрийгөө гол дотоод гол сүнсэн одоо чадвараа гаргаж ирэхтэй дотоод голоосоо яг өөрийнхөө алдаатай ч байсан алдаагүй ч байсан өөрөөрөө байх тэр чадваруудыг хааж өгд юм байна л да. Буддын сургаалдаа санаа гэдэг үгийг ситана гэж орчуулдаг. Энэ үг нь юу гэсэн үг юм бэ гэхээр үүлийн үрийг бүтээдэг гол их үүсвэр бол таны над санаа чинь шүү гэдгийг биднэрт буддын сургаалдаас заагаад өгсөн байт юм байна л та. Тэгээ буддын сургаалд бол үг, үйлдэл, бодол 3 цэвэр байх юм бол та өөрөө яг өөрөөрөө байж чадна гэдэг сургаалуудыг маш олон сургаал, тарин маш олон зүйлүүдээр биднэрт таниулж, тайлбарлаж ингэж задлж ирсэн. Бид нар 2500 жилийн турш одоо буддын сургаалыг ухамсартай болон ухамсаргүйгээр дагсаар, сонссоор, мэдэрсээр, ойлгосоор ирсэн. Тэгэхээр санаа булангартай бол өрнөдөө ингээд ихэн болгоно гэдэг шигтэй ундраг нь өөрөө булангартай бол өөрөө цаашаа та булангартай болоод яваад байдаг. Юу гэсэн үг гэхээр ялгүй юмд одоо санаа гаргаснаас шалтгаалаад өөрийгөө булангартуулж юм хэр өөрийнхөө язгуур сүнсийг буюу дотоод нь сүнснийхээ аяллыг одоо булангартуулад байдаг. За тэгээд хүн мэдээж бидний нэг гой үнэн шударгын хаалга гэж байгаа шүү дээ. Тэр нь юу вэ гэхээр хүн болгон төрсөн үнэн, өгөх нь үнэн гэдэг шиг бид хизээ нэгэн цагт энэ биеэ орхиод цаашаа дахиад сүнсний аялал хийгээд явна. Тэр үед бид нар бүгдөө л одоо бид нар ямар төрлийг авах бол дахиад ямар одоо төрлийг авч төрөх бол гэдэг дээр бүгд л одоо итгэл үнэмшилтэй үл хамааран тэрэн дээр бид нар бүгд л санаа зовндог тийм үү. Гэтэл та үнэхээр сайн төрлийг аваад үнэхээр сайн сайхан үйл үрийг бүтээгээд өг үйлдэл бодолтой нь өөрөө санаагаараа дамжуулан зүв байгаад ариун санаагаар цаашаа явъя. Сайхан амьдрий, сүнслэг аяллаа одоо сүнслэг аяллахаа тойргийг дээшлүүлээ, дэвшүүлээ гэж бодож байгаа бол булангартай ямар нэгэн зүйл санаа гаргахын бодлуудаа л цэвэрлэж одоо өөрчилж эмчлэх ёстой байд юм байна л да. Тэгээд энэ бодлуудаа эмчлэхийн тулд бид нар чи хайх хэрэг гарна шүү дээ. Энэ санаа гэдэг юм чи юунаас гарч ирээд байна гэхээр мэдээж гадаад буюу дотоод хоёр байдлаас гадаад байдал нь бол мэдээж нийгмийн нөгөө далд тухамсарт санаатай бай, тэ битгий одоо өөрөөрөө бай, өөрийнхөө далд одоо хөзрөө нөө гэх мэтчлэн айдсаас үүдэлтэй зөвлөгөөнүүд нөгөө айдсаа эмчилж чадаагүй, өөрөөрөө байж чадаагүй хүмүүсийн бие биедээ дамжуулсан сургаалууд те энэс шалтгаалж байгаа дотроос нь бол нөө өнгөрсөнд үйлдсэн, өнгөрсөнд олж мэдсэн, өнгөрсөнд тохиолдсон үйл явдлуудаа эдгэж чадаагүй. Өнгөрсөнтэйгөө л амьдраад байна гэсэн үг. Та хэрэг санаатай байна, та яг өнгөрсөндөө тарих толгой, үзэл бодол, сэтгэл санаа сүнс чинь уягдаад байна гэсэн үг байхгүй. Намайг өнгөрсөнд тэр нэг хурж ирсэн те. Одоо энэ аягүй бол намайг хурчин. Өнгөрсөнд би нэг залилуулж ирсэн. Энэ намайг одоо залилчин. Өнгөрсөнд би нэг одоо дампуурж ирсэн. Тэрнээс болоод би дампуурсан гэж гих мэтчлээ ингээд нэг өнгөрсөнд та дампуураад, залилуулаад, дутагдснаахаа ачаар та сүнснийхаа задаргаа хийгээд өөрийнхөө мэдлэг одоо олж авах зүйлээ олж аваад явах хэрэгтэй болохоос биш бид нар тохиолж байгаа амьдралын бэрхшээл болгоныг бид нар сургаал болгоод явах хэрэгтэй болохоос биш шарх болгоод
айц болгоод яваад ах юм бол энэ өөрөө сүнсийг булангууртуулцдаг. Бидний дотоод сүнсний аялалд өөрөө саад дотор болцдог тий. Үг үйлдэл бодол гурвыг булангууртуулчаар амнаас нь гарч байгаа үг нь дотор нь бодогдож байгаа бодол нь тэгээ үйлдэл нь бохор яваад хар чин тэрхүү ер нь гатнаасаа ч тэр дотроосоо ч тэр нэг юм аятайхан сайхан харагдах болж эхэлнэ гэсэн үг шүү дээ. За тийм учраас энэ бол нөгөө өнгөрсөндөө та хэрэг амьдраад байна вэ? Мэдээж өнгөрсөн гэдэг чинь маш олон баялаг зүйлээ. Бид нарын дурсамж, бид нарын нас, бидний амьдрал гэдэг маш олон зүйл байгаа учраас өнгөрснөө хүндэтгэх, өнгөрснөөсөө сургаал хичээл аваад цаашаа явах нь бол зүйтэй. Гэхдээ өнгөрснөөсөө шарх шүрж авснаа те айдас шүрж авснаа урагшаага тэр айдас одоо шархаараа хүчлээд амьдраад авах юм бол өөрөө өөрийгөө булангууртуулж байгаа л гэсэн үг. Бидний өнгөрсөн амьдрал бүх зүйлийг үзэх угаасаа тийм эрхтэй турсан байхгүй. Бид нар тийм эрх дарахтай, тийм баялаг, тийм тансаг турсан. Тийм учраас тэр одоо зүйлдээ ингээд шархлаад би жоохон бахта ийм хэцүү амьдрал үзсэн. Би тэрэн дээр ингэдэг байсан гэд нөгөө нэг өнгөрсөн тохиолдсон зовлонгоо гоёмсог хийцтэй гоё үйл явдал болгож чадахгүй нөгөө л нэг илдэв одоо аар сархан зүйлдэ зуралдаад байх юм бол бид нар ядчил та одоо ингээл хэдэн мянган жилийн өмнө хөдөлж авсан хувцас хэдэн жил өмсөд явж байгаа юм бол тэр нь сэмэрн урагдана за өнгө алтан загвар модон хоцрогдно гэх мэтчлэн асуудал байдаг шиг сэтгэлийн өнгөрсөнд үлдсэн сэтгэл гэдэг бол яг л ийм байдаг юу гэсэн үг вэ гэхээр нөгөө өнгөрсөндөх те нөгөө нэг авсан сургаалуудаа ойлголт болгож авч чадахгүй бол айгуу санаатай болоод те тэр санаатай болж байгаагаа өөртөө тусалж гин өөрийгөө хамгаалж гин өөрийгөө сайжруулж гин гэж бодоод байдаг. Гэтэл ийм одоо бохор бодол бохол сэтгэл ямар нэгэн зүйлээс юм одоо хүнд нэм ялгүй санаа гарах. Энэ санаа гэдэг бол яг нь ер нь бол хоёр янз л та. Нэг нь бол яг ажил ч юм уу амьдрал ахуй дээр юм аргад мэрэгэн хандах те. Аливаа юмны учир утга зохицлыг зөв болгох санаа байж болж байна. Нөгөөх нь юм явааргүй санаа те. Нэг хамтдаа бизнес хийжсэн чинь яг ижилхэн төрлийн тантай хамт нэг хүн ижилхэн бизнес хийсэн чинь энэ дампуураасаа энэ дампуурч миний орлого шиг нэмэгдэн ч гэдэг юм уу. Одоо нэг юм бусдын яаж хийсэн, юу зарцуулж хийсэн тэр цаг хугацаа, тэр их хөдөлмөрийг үнэлэхгүй, хүндэтгэхгүй, өөрийнхөө одоо орлого ашиг, эдийн засгийг сайжруулах, ашиг сонирхлын одоо зөрчил, ашиг сонирхол сунлаасаа болоод нэг юм эсвэл албан тушаалын шунал гэж байдаг. Тэ албан тушаалын санал. За би одоо энийг ингээд ийм байдалд оруулчвал энийг ингээд охироочих юм бол би ингээд тушаал дэвшчин гэдэг юм. Ийм санаа гэдэг бол таны эдгээх өвчлөл байна гэдгийг л тань сануулад байгаамаа. Таны эргэн тойронд ийм сэтгэл зүйтэй хүн байгаа бол өнгөрсөндөө амьдардаг хүн юм байна. Маш их өнгөрснөөсөө айц одоо олж мэдээд бид нар чинь мэдээж л янз бүрийн туулгастаа туулаад ойлгоод ухаарлаа аваад явах биш тэндээс шарх авчихсан шархаа ингээд карма дөрөн кармалцсан тий тэр карманаасаа ингээд юм болох болгон тэр шархаа гаргаж ирээд идээд дахаар өөрөө одоо үүмрээд өөрийнхөө дотоод гол сүнсийг олж чадахгүй өөрөө ингээд одоо төрөлдөд яваад байгаа гэсэн үг л дээ. Тэгэхээр бидний толгой дотор байгаа бодлоодаа чимэглэх хэрэгтэй байт юм байна л да. Ямар бодлоор чимэглэх вэ гэхээр эрдэм мэдлэгээр цэцэн цэлмэг ухаанаар амьдралын зовлон зүдгүүрээс олж авсан мэдлэгийнхаа бэлэнгарыг тайлах сэтгэлийн зовлонгоо мэдрэх юу мэдрээд байна гэдгээ нэг бүрчлэн мэдрээ тэр мэдрэмжээс нүдээ нээх юм байна л да. Тэгсэн чинь бид нар өнгөрсөнд ингээд ойлгож авсан янз бүрийн юм шархуудаасаа болоод нүдээ ингээд анчт юм байна. Та нүдээ ханаад урагшаад тав алхаад үз. Тэгэхээр та бүдэрч онохнөө, юм мөргөхнөө, тэ хөлөө гимтэхнөө, гараа гимтэхнөө гэдэг шиг сүнсний аялал гэдэг чинь яг энэтэй адилхан байхгүй. Та сүнсээ бэлэнгэртүүлээд байвал та урагшлах тусмаа сүнс чих хүчгүй болоо та нөгөө дараа төрөл сайхан болоосаа гой болоосаа аятайхан гой төрөл төрхийнсэн гэдэг таны нөгөө нэг сүнсний зоригтой нь өөрөө бэлэгдэхгүй гэж ойлгож болно. Тэгэхээр сүнсний зориг гэж хүнд байдаг байх нь амьдралын зориг гэж байдаг байх нь богино хугацааны зориг, урт хугацааны зориг гэж маш олон зүйлүүд байгаа л да. Тэгэхээр нэг хин нэгнийхтэй сүнснийхээ аяллыг хийхт ингээд гоё бэлдэж өгөөд урлагийн бүтээл болоход нь тусалж дэмжиж өгөх хэрэгтэй болохоос ш хин нэгнийг атгачаа те хин нэгнийг ингээд одоо барьж боочоод тэгээд чи ингэж бод ингэж амьдр энэ дээр ийм санаатай бай тэгж санаатай би битгий дотоод бодлоо хэлээд дуугаваа нууч гэдэг юм уу гэх мэтчлээ. Уу яах вэ илэн далангуу нээс нэрээ бид нар юу мэдэж авдаг вэ гэхээр хүмүүсийн чанарыг таньна штэ тий хүний дотоод сүнснийх нь өнгийг харна штэ тий аура гэрлэн бүрхүүлийнх нь хэлбэрийг ойлгоно штэ тий тэгээд мэдээж ерөн сэтгэл зүрхээ нээжэж би ийм байр суурьтай байгаа шүү гэдгийг хэлжээж хүний чинь оюун бодол нь одоо болгоомжлоос гарна штэ тэгэхгүй ингээл баян ингээл би энийг мэдэрччихвэл тэгэл болгоомжлол яваад хар чинь бие та чангалаа л байгаа даа хэр удаантаа чангалж чадахгүй бие удаан чангалаад эсвэл бүр шүрмс татна үсттэй яг л тэрэн шиг ер нь бол бид нар нөгөө өөрсдийнхээ сүнсний аялал сүнсний мэдрэмж гэдэг зүйлээ урлагийн бүтээл болгох хэрэгтэй байт юм байна л да. Юу сурж, юу мэдэрч, юу одоо өөрчлөгдөж чинь тэр болгоноо гойж, чимэж те
өөрийгөө та урлагийн бүтээл болгож чадчих байгаа бол та идэж байна, эмчлэгдэж байна, таны санаа бодол үйлдэл үг чинь зөв болж ийн, бусдад буруу харагдчихэж болгоч таны дотоод сүнсэнд чинь яг ингэж л хийх ёстой зүйлүүд гэж байгаа шүү дээ, тий. Тэрийг л хийжээж та ойлгож, ухаарч, мэдэж хөлтэй нь хөлийн дөрөөнд хөрж, гартай нь гарын ганцанд хөрнө гэдэг шиг, тий. Ийм болно гэж ойлгож болох юм байна л та. За тэгээд нөгөө нүдэ анаад ингээд яваад тахлаар бид нар бол урагшаа хараад ямар нэг юм мөргөн гэдэг шиг хүнд ингээд ямар нэгэн таагүй сэтлэр гаргасан санаа бол нөө өөдөө шийдсэн чулуу өөрийн толгой дээр гэдэг шиг төд дудалгүй нөгөө энерги буюу амьдралын давтамжаараа буцаад өөрт нь ирчдэг. Одоо жишээ нь за би нэг энэ хүнийг хохирож агаад тэгээ ингээд нэг альбан тушаал дээшчигээ та дээшилж болно. Богино хугацаанд буюу төр хугацаанд танд нэг мөрдөн орж ирээд байгаа юм шиг мэдрэмжийг төрүүлжиж болно. Гэсэн хэдий боловч урт хугацаанд бол та өөрөө ийм хариуцлага суугаад асуудал үзээд яг өөрөө тэр альбан тушаал дээр сууснараа тухайн хүнийг ч гэсэн ямар зовлон, ямар мэдрэмж, ямар хэцүү зүйлүүдэд туулаа явж байсан бэ гэдгийг өөрөө ойлгоно. Тэгэхээр ингээд хүн чинь нөгөө санаатаагаар хийсэн зүйлүүд ихэвчлэн хүнд ямар мэдрэмж төрүүлдэг вэ гэхээр урам хугаралт. Юу вэ гэхээр нэг тэр хүн тэндээ ингээд аягүй гой болоод байгаа юм шиг мөртлөө тэр хүмүүсээс хамгийн үнцэнтэй, хамгийн гоёмсог, хамгийн шижиг алчих хүмүүс нь холдоо явцдаг байх нь байна. За дээрэс нь өөрийнх нь амьдрал ахуйн тууштай биш байдаг байх нь байна. Байнгын л юм нүүсэн, суусан, цаашаа наашаа явсан тохиолдсон үйл явдлууд нь дахин давтагдсан ийм одоо асуудлууд бидэрт одоо толгордог юм байна. Тийм учраас хэрвээ хэн нэгэн танд чи ямар санаагүй юм бэ? Чи өстө гинэн байна да гэж хэлж байгаа бол та өөрөөрөө бахархах хэрэгтэй. Юу вэ гэхээр та өөрийнхөө сүнсийг гоё оролдож чадчихээн, те сүнсээ гоё чадчихээн, чимэж чадчихээн. Сүнсээ яг өөрийнх нь дураар нь те айл ирэх хөвчг гэдэг шиг дураар нь байлгахыг уриалж чадчихээн. Ерөөсөө бидний амьдралд угаасаа тэр нь гол зорилго болохоос биш те. Гадаасаа хүнд ингээл нэг амар айхтар харагдал бүх зүйлээ нуучаал, хаачаал шидий шижир алт байгаа боловч тэр авдар хаалттай онгоохгүй бол тэр авдар нь шижир алт байна уу байхгүй нь хамаагүй болно эцтэй. Харин хажууд нь хэдий шижир алтгүй ч гэсэндээ нэг авдар онгооцсон байвал юу байгаа юм бол гэдээ уудлаад ухаад үзвэл тэндээс чи хэрэгтэй зүйл гарч ирдэгтэй л яг адилхан зүйл болчихж байгаа байхгүй. Таны дотор шижир алт байсан ч гоёмшиг одоо зан чанар байсан ч та тэрийгэ нуучихсан, хаачсан, мэхэлчихсэн, хуурчихсан, нүдэ амжчихсан бол тэр чинь ямар ч үр шимээ өгөхгүй. Бусдын амьдралд ч үр шимээ өгөхгүй, өөрийнхөө амьдралд ч үр шимээ өгөхгүй. Амьдралдаа ингээд нэг хүмүүстэй те нэг юм хүсэл тэмүүлэл гаргахаараа хүртэл айдаг. Нэг хүсэл тэмүүлэл гаргаад тэрнийхээ араас зориод явж яснаа хүрхгүй бол яана, ингэхгүй бол яана. Чихээр орсон зүйлээ атгаж авч чаддгүй. За энэний худлаах, тэрний худлаах, энэний юм мэднэ гэж юу байдیں, тэрний чадна гэж юу байдیں гэх мэтчлэн бат бүх мэдлэгийг ерөөсөө өөртөө бий болгодгоо гэсэн үг. Ийм айцтай, ийм санаатай хүн бол ерөөсөө мэдлгүүд нь бат бих байдгүй. Юу гэхээр дандаа хийсвэр, дандаа хоосон. Юу гэхээр дандаа тэр хүн чинь ингэчүүл, ингэчин, тэгчин, тэгээд хүнд өөрийгөө сул талыг харуулчвал намайг сул дорой гэд бодчин ч гэдэг юм уу тийм тайван биш одоо сэтгэл зүйтэй амьдарч байгаа байхгүй. Дандаа болгоомжлсон, хамгаалсан. Тэгээд тэрийг ингээд хайрлаад байна, хамгаалаад байна гэж бодоод байгаа боловч үнэндээ өөрийнхөө сүнсний зорилгыг мартчихсан, умартчихсан, өөрт нь тослонч хэрэгтэй байгааг ойлгохгүй явж байгаа гэсэн үг ээ. Тэгэхээр бид нар хэдүүлээ хамт бодож үзье л та тий. Өргөн тойронд ер нь хэрэг санаатай хүмүүс байдаг. Ер нь л ингээл эцэг иш ч гэсэндээ өөрөөр үр хөвгтүүдтэй ингэж хэлээд байдаг шүү дээ. Санаатай байгаа чи найз нөхөд дундаач гэдэг юм уу? Энэ бол хоцрогдчихсон, аль үжээний хоцрогдсон. Яагаад вэ гэвэл энерги 90 гэдэг бол хүний дотоод сүнсний чадварыг буруу ч байсан зөв ч байсан үнэнгээ илчилж чадж байгаа тэр чин сэтгэлийг хараад тэр чин сэтгэлд шагнал буюу урамшуул энергийн задаргаа өгдөг болохоос биш хаагдчихсан, нуучсан. Мөн одоо юм те юунд ингээд өөрийгөө юунд зорж байгаагаа илэрхийлж чадахгүй сэтгэлд бол ямар нэгэн мөрөөдлөө биелүүлэх боломжгүй гэж ойлгож байна. Та хэрвээ үр хөвгтүүдийнхаа мөрөөдлийг биелүүлэе гэж бодож байгаа бол сүнслийн аяллыг нь тослог сайхан ухаалаг байлгая гэж бодож байгаа бол санаатай бай гэдэг үг одоо те энэ зүйлийг гой заталж тайлбарлаж өгөх хэрэгтэй. Хүний амьдралд хоёр санаа байна. Аргад мэрэгэн хандах буюу альваа зүйлд бусдын сайн сайхны төлөө буюу өөрийн сайн сайхны төлөө найдвартай байхын тулд аргад мэрэгэн хандж байгаа ухаарлыг бол зөв санаа сэтгэл гэж хэлээд байгаамаа. Гэтэл бусдын те одоо эсрэг өөрийнхөө эсрэг хийж байгаа нэг юм увайгүй жижиг шижиг юм одоо артахаар уртахаар нүгсэн энэ санаа бол хүний амьдралд буцаад ирдэг юм а. Энэ бол дахин таны амьдралд нэг юм давтагдаал дахин тэр нэг юм алдсан чинь дахин алддаг те ингээд нэг юм залилуулдаг бол дахин залилуулдаг ч юм уу. Энэ ингээд айгүй олон удаа дахин давтагдаад байна л гэдэг нь та нөгөө үгээ зассан юм уу, үйлдэлээ зассан юм уу, бодлоо зассан юм уу. Би яг таны үгийг төгс төгөлдөр бай, таны үйлдэлийг одоо төгс төгөлдөр бай, таны бодлыг төгс төгөлдөр бай гээгүй. Ер нь бол эдгэрэлтүүд байх хэвээр.
Тэгэхээр нөгөө өвчлүүд байна уу гэдгийг олж харсан уу? Өвдчихсэн зүйлээ эдгэж байна уу гэдгийг л яриад байгаа байхгүй. Хэрвээ таны үгэнд өвчлчихсэн үг байвал, таны бодолд өвчлчихсэн бодол байвал, таны үйлдэлд өвчлчихсэн үйлдэл байвал энийгээ засахгүй бол та өнгөрсөнд өвдснөөсөө болоод өөрийгөө одоо хүсэл тэмүүлэл өөрийнхөө яг сүнсний язгуур одоо өнгийг дарчихсан юм шүү дээ тий. Өөрийнх нь язгуур өнгөнд цав цагаан өнгө байсан чинь нөгөөдгөө хав хар болгочихсон явж байгаа юм биш үү дээ тий. Хүслээ дэлхийн ертөнцөөс нуугаад байгаа юм шүү дээ тий. Хэрхэн яаж илэрхийлэхээ мэдэхгүй байгаа юм шүү дээ. Хин нэгэнд туслая гэж бодхоос илүүтэйгээр өөрөө өөртөө тусалж хичээгээгүй байгаа юм шүү дээ. Одоо гих мэдсэн зүйлүүдийг одоо хэлмээр байна л да. Таны эргэн тойронд ямар нэгэн байдлаар жижиг жижиг санаа гаргаад байгаа юм шиг санагдаж байгаа хүн байвал өнгөрсөнд тань юу тохиолдсон юм бэ? Өнгөрсөнд чи тийм их хохирчихсан юм уу? Тийм их өвдчихсэн юм уу? Тийм их зовчихсан юм уу те? Хэрвээ үнэхээр өвдөж зовж одоо шаналсан үнэн бол үүнийг эдгэх ёстой болохоос биш, үүнээсээ сургамж аваад цаашаа явах ёстой болохоос биш, үүнээсээ өвдөл санал аваад цаашаа явах юм бол инэрэнгүү сэтгэл чи хайчих юм бэ? Анхаарал халамж чи яаж гарч ирэх юм бэ те? Өөрийгөө яаж чинь амьдралд оролцуулах юм бэ? Өөртөө яаж туслах юм бэ? Өдөр тутмынхаа амьдралдаа яаж бие чангалахгүй амьдрах юм бэ гэдэг зүйлийг ярих шаардлагатай болчихно гэсэн үг байхгүй юу? За тэгээд энэ одоо нөгөө бидний энэ санаатай байх зүйл чинь нөгөө язгуур мэдрэмж буюу хайр дурлалын мэдрэмжэд үнэнч байснараа бас маш их тайлагддаг зүйл байдгийн байна л да. Юу гэхээр хүн ингээд хоёргүй сэтгэлээр чин үнчээр хин нэгийг хайрлж халамжлах сэтгэл гаргахаар үнэхээр санаа гаргаж чаддгүй юм байна л да. Яг л нөгөө бүр санаа гаргая гэж одоо гаргаж чадахгүй сэтгэл хөдлөл гэдэг зүйл бол агуу. Сэтгэл хөдлөлийг бол бид нар өөрсдөө бий болгодог. Тэгээд тэр цаанаас ингээд гарч ирж байгаа энэ илтгэмээр санагдаад байгаа, хилмээр санагдаад байгаа, илчилмээр санагдаад байгаа энэ үйлдэлүүд өөрөө эдгээд юм байна. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр танаас гарч байгаа одоо бусдын одоо ямар нэгэн байдлаар те ингээд та бусдын төлөө ямар нэгэн таагүй зүйл бодоод санаа гаргаад байгаа бол хайраар эмчлэх ёстой юм байна л да. Энэ нь бол урт хугацааны зүрх сэтгэлийг одоо хайраар эдгэснээрээ өөрөө өөрийгөө дэмжиж байгаа буюу энэ нөхцөл байдлыг тавьж явуулж байгаа ярахгүйгээр өөрөө өөртөөгөө ажиллаж байгаа мөн удаан хугацаанд ингэж дотор нь шатаж те би тэгж хохирсон, ингэж гомдсон, ингэж орхигдсон, ингэж хаягдсан гэж бодож байгаа зүйлүүдээ шууд нүүр тулаад өөрөө өөртөөгөө ажиллаж байгаа гэсэн үг байдгийн байна. Ингээд бид нар хамтдаа баялаг бүтээх ёстой. Нөгөө материалын баялагийг хэлээгүй л те. Миний сүнслэг мэдлэгийн өрөө, номтой болгоны өрөө бол ерөөсөө л мэдлэг сэтгэлийн сүнслэг мэдлэгийн баялагийг бүтээх гэж өнөөдөр би өөрийнхөө цагийг зарцуулдгийн, өөрийнхөө мэдлэгийг тэлэх гэж хичээдэг юм. Мөн та нартайгаа хуваалцахаар энэ одоо цаг хугацааг та нартай зарцуулдаг юм аа. Тэгэхээр бид нар хамтдаа баялаг бүтээх гэдэг нь сэтгэл зүйн сүнсний баялаг бүтээе, сүнслэг мэдрэмжийн баялагийг бүтээе. Энерги буюу бодлынхаа тэнцвэрийг хэдүүлээ хамтдаа олж авъя те. Миний хувьд ч гэсэндээ маш олон удаа хүмүүсээ сонсч ирсэн. Санаатай байгаач, битгий энийгээ яриад байгаач, тэрийгээ хэлээд байгаач. Эхэндээ би яг зөвлөм байх гэж боддог байсан. Тэгээд ер нь бол санаатай байх гэж хичээж байсан, оролдож байсан. Ёстой үнэхээр би яг санаа гэж юу яриад байгааг би ойлгодоггүй. Яг яах юм бол те? Нуух юм уу? Одоо хотлоо ярих юм уу? Одоо яг яах юм бол миний бүр тэрэн дээр миний толгойч үрдэг. Угаасаа нэг юм цаанаасаа тийм дэлгээтэй одоо юу гэдэг цаанаасаа л нэг тийм сэтгэл зүйч угаасаа өөрөө өөрчлөгдөж чаддгүй юм байлаа. Гэтэ би нэг юм ямар санаатай юм бэ гэж боддог хүмүүстэй бол маш олоодаа таарлаж байсан. Тэгээ тийм хүмүүсээс яд гэхээр шууд айдаг. Ямар юм үгэн бэ гэлтэй. Өргөжлөөд ингээд удаан хугацаанд харилцаад байх юм бол эвгүй байх нэ гэд ингэдэг. Гэтэ үнэндээ бол хүмүүс нөгөө одоо энэ бүх хугацааны дараа ингээд ойлгохоор хөөрхөдөө тэр хүмүүс ингээ өнгөрсөн тохиол зүйл явдлаасаа болоод өвчлөлтсөн зүрхтэй байсан юм байна штэ. Өвчлөлтсөн зүрхээсээ болоод өөрийн дотор байгаа эд баялгаа нууцсан юм байна штэ. Эд баялгаа хаачихсан юм байна штэ. Илбэг дэлбэг онгоож нээгдэж өгч чадахгүй нэг юм хаалган дээр нь өөрийнх нь сэтгэл зүйн мэдрэмж дээр нэг юм цоож байгаад байгаа юм байна штэ. Тэр цоожоо шударгаар тайлчих юм бол тэр хүнээс маш гоё зүйлүүд урсаж болох юм байна штэ. Гарч болох юм байна штэ. Оргилж болох юм байна штэ гэдгийг бол ойлгосон. Тийм учраас ингээд өнөөдөр бас та нартай таны эргэн тойронд энэ санаатай юм шиг мэдрэмж төрүүлээд байгаа хүмүүс байвал битгий бас ингэж одоо тий эмзэглээрээ битгий муу санаараа битгий гомдоороо тий өөрхөдөө тэр хүмүүстэй саяны миний хэлсэн зүйлүүд л тохиолдоод байгаа гэсэн үг байхгүй. Тэр хүн хизээ нэгэн цагт өөрийнхөө ололт амжилтыг олно л да өөртөө зүгээр харьцаж сурна. Яагаад вэ гэвэл бид нар чинь дараа төрөлтөө өөрөө өөрийгөө хуваарилдаг байхгүй. Хин нэгэн бурхан гарч ирсэн ээ. За
Бата чи ингэж муу амьдралаа тэдэн хувийн сайн тэдэн хувийн муу амьдралаа гэж хинч таныг шүүхгүй. Таны дотоод сүнс гэдэг бол асар их меморитой буюу маш том hard disk гэж та ойлгож болно. Энэ hard disk тань та ингээд өөхгээд ингээд те дараагийн амьдрал руугаа шилжих гээд явж байхад тэр hard disk чи бүгдийн танд эхнээс нь бүх зүйлийг чинь сануулад хүн өөрийнхөө дараа төрлөг буюу өөрийнхөө дараагийн амьдралыг өөрөө хуваарлдаг. Тэгэхээр хэр зэрэг одоо санаа муута явна өөрөө өөрийгөө өөрөө л бүтээж ин гэсэн үг. Өөрийнхөө дараагийн төрлийг өөрөө л чиглүүлж ин өөрөө л одоо замчилж ин гэсэн үг. Санаатаа эвгүй бусдын жоохон те энэ одоо таагүй байдлын төлөө ямар нэгэн санаа гаргаад явж исэн бол тэр санаа чи уучлаарай хоёлаа эвгүй байсан шүү те. Яг бол бусдыг хөгжиж цэцгэлдэхэд нь хаад тавьсан шүү. Бусдыг материаллык зүйл эзэмшихэд нь атаархсан шүү те. Бусдыг сүнсний ажил хийгээ явж байхад нь муулчихсан шүү. Одоо гомдоочихсон шүү. Гэх мэтчлэн энэ сэтгэл зүй чинь танаас өөрөөс гарч ирнэ гэсэн үг. Та тэгээд өөрөө өөрийгөө илчлээд өөрөө өөрийгөө хуваарлахаар хүн гэдэг юм чинь жам ёсны тойрог энэ амьдралын хувь тавилангийн жам ёсны тойрог гэдэг бол маш шударга байдаг учраас та хит их хөдөлмөрлөж шаргуу хөдөлмөрлсөн байна уу, эд баялаг хураасан байна уу, алттай байна уу, мөнгөтэй байна уу гэдэг тань ерөөсөө нөгөө нэг хамаагүй эсвэргээрээ та хэр цайлган цагаахан нээлттэй дэлгэмэл оргилж дэлгэгдэж те ингэж элбэг дэлбэг амьдарсан бэ гэдэг тань хамаатай байдгаа гэсэн. Энэ бүхэн бидний одоо амьдрал маань ерөөсө зогсохгүй үргэлжлэл явдаг энергийн одоо бидний энергийн бий бол ерөөсө байнгын үргэлжилж амьдардаг байх нь шүү дээ. Тэгэхээр дахиад маш их хугацаа байна танд. Маш олон жилүүд байна. Маш олон төрлүүд байна. Тийм учраас нэг юм жижиг шажиг зүйл дээр ингээд одоо би ингэчүүл энэ намайг ингээ бод чин тэгчүүл тэгээ бод чин би тэр нь тэрийг хийх ёсгүй ч гэдэг юм ингээд нуугаад байгаа одоо нуугаад байна гэдэг нь бүх хүнд бүх юма дэлэг гэсэн үг биш л дээ. Хэрвээ тантай хин нэгэн сэтгэлээ дэлгэж тавиад хинтээ тантай хин одоо сэтгэлээ халуун дулаанаар ярилцчихвэл тэгээд айгүй гой салуун дулаанаар зөөлөн сэтгэлээр үнэн сэтгэлээр ярьж байгаа хүнээсээ энэ бол надаа энийг хэлчлээ. Энэгээр нь дараа нь ингэнэ гэх тийм бодоо сууж явлаа хэцүү эцтэй тий. Хэрэг та ингэж бодоо сууж байгаа юм бол яаж ирээдүгөө бүтээх вэ тий. Ингээд байх юм бол та одоо хэрхэн яаж өөрийгөө одоо хуваарлах вэ? Хэрхэн хаашаа өөрийгөө хуваарлах вэ? Ингэж бодсон хүн өөрийгөө хуваарлж өөртөө оноо өггүй бол та өөртөө хитэн оноо өгөх байсан бэ те? Та өөрийгөө яаж хэмжиж чадах байсан бэ? Сайхан сэтгэлийн, муухай сэтгэлийн гэдэг юм уу? Ийм хэмждэг, хэмжүүр гэж байсан бол та тэрийг өөртөө хэр хэмжигдэхүүн одоо өөртөө авах вэ гэдэг ч юм уу те. Ингэж асууж болж байна л да. Ингээд бид нар бол өсөж хөгжихийн зэрэгцээ, сүнсээ таньж мэдхийн зэрэгцээ таашаал авах гэж амьдарч байгаа. Таашаал юунаас авдсан бэ гэд бодож үзье л та. Маш гоё үнэн сэтгэлээс авна те. Маш гоё чөлөөтэй сэтгэл зүгээс авна. Өөрийгөө хаагаагүй, боогоогүй ийм зоригтой, тэмүүлэлтэй эрхчлөөтэй байсан сэтгэлээсээ таашаал авах болохоос ш хин нэгэн таныг болжмрыг те айгуу гой нисчихсэн хөөрхөн шуваг нэг торон хийчихэд тэр торооч ажиллаад чи ингэж жирэг өглөө тедэн цаг жирэг гэдэг ах юм бол болжмөр биш одоо тэр чи одоо нөгөө булжмөр болно нэстэ гэдэг шиг юм болно. Бөөлжмөр байна гэдэг шиг юм болно нэстэ те. Яг одоо ийм зүйл байдаг. Тэгэхээр сүнсээ бид нар хөгжүүлэхийн сүнсний аялал гэдэг юмд хамгийн чухал зүйл бол бид нар бол дэлгээтэй байх. Хин нэгэн яах вэ таныг гомдож болно шүү дээ. Өвчлцэн хүн л таныг гомдоонохоос хайр дэлгэгдсэн хайраар идэгцэн хүн бол хизээч хүнийг гомдоодоггүй хөгжил цэцэглэлт танд өгнө гэхээс биш хинч таныг гэмтээхгүй. Гэмтээгээд гомдоогоод одоо хорон буу хэлээд ч гэдэг юм уу таагүй хэлж байгаа тэр сэтгэл бол сүүдрийн тал нэгтчихсэн гомдол харуулслаа эмчилж чадаагүй энэ одоо өвчлсөн сэтгэл нь одоо уужгарчихсан удчихсан тэрнээсээ болоод өгөөмөр сэтгэлээ дарчихсан ийм л болчихсон хүн байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр нийгэм нөө бид нар сайн хүн муу хүн гэж битгий ялгаа өвдсөн үү өвдөөгүй юу эмчилж чадчихэв үү чадахгүй нү эмчлэгдсэн сэтгэл юм уу эмчлэгдээгүй сэтгэл юм уу гэдгээр хуваах нь яг одоо энэ энергийн 900 хамгийн зөв зүйтэй хуваарлт болчиход байгаа байхгүй. Тэрээс бид нар одоо өнгөрсөн жилүүдэд тэ муу хүн сайн хүн гэж айгүйх ярьдаг. Энэ айгүй сайн хүн. Энэ өстой муу хүн гэл тэ үнэндээ муу хүн гэдэг байгаа зүгээр сүдрийн тал нь хөвччихсэн гомдчихсан өвчлчихсэн гэр бүл эргэн тойрон хамт толноосоо ямар нэгэн сэтгэл зүйн гомдол шархаачсан тэрнээсээ өөрийгөө хаачихсан өөрийнхөө дотоод сүнснийхээ хүч чадлыг олж чадаагүй хүн баггүй юу. Ингээд сонсгорч өрөвдөж байгаа зү тэр хүний хөөрхөдөө өвчлцсэн юм байна шүү дээ. Хөөрхөдөө өөрийгөө олж чадаагүй юм байна шүү дээ. Хөөрхөдөө сорилттой амьдрал туулж байгаа юм байна шүү дээ. Шаргуу хөдөлмөрлж байгаа юм байна шүү дээ. Тэрнээсээ болоод таашаал авч чадахгүй явж байгаа юм байна шүү дээ гэдэг ингээд ойлгоод эхэлдэг байхгүй юу. Мөн өөрийгөө ч гэсэн ойлгоно. Би бол шаргуу хөдөлмөрсөн гэсэн үдээ боловч шаргуу хөдөлмөрлөн гэдэг чинь таашаал биш байхгүй сэтгэлийн таашаал биш. Сэтгэлийн таашаал гэдэг бол эрх чөлөөтэй амьдрал өөр байх сүнсний аяллаа эрх чөлөөтэй одоо дураараа
эдлэгтэй дураараа мэдрэх ийм л сэтгэл зүг бол одоо сүнсний аялал гэж нэрлээд байгаа. Тэгэхээр сүнсний аялал хийх гэж төрсөн болохоос биш шаргуу хөдөлмөрлөх гэж төрөөгүй те. Тэглээгээд ажлаа хаяа зүгээр суу гэж хэлж байгаа юм биш шүү. Ерөнхийдөө бас сэтгэлийн таашаал гэдэг зүйлийг амьдралаасаа хэрэг авч ийн вэ гэдгийг л одоо та бас бодууштай, мэдүүштэй, эрмэлзүүштэй те байж ич бид нар маань өөрсдөө цаашдаа ирээдүгөө зургалж би чадна гэдэг итгэл сэтгэлээр цаашаа үргэлжлэн амьдрдаг юм байна л да. Тусламжийн гар хэн нэгэнд хэрэгтэй бол гараа сунгаж чаддаг байна уу те хизээ нэгэн цаг тийм нэгэн танаас тусламж гуйсан бол та тэр хүнд гараа ингээд чин сэтгэлээс сунгаж чаддгүй. Гэтэл сунгая гэж бодсон чинь сунгамааргүй санагдаад энэ өөрөө сүнсний аяллыг өөрөө хийх те өөрөө зовж жоох юм одоо ойлгох жоохон ухаасаа гэдэг нэг бид нар хашраамаар санагддаг штэ те энэ нь бол яг муу санаагаараа тэгээд байгаа юм биш хүч чадлаа олоход нь тусалж байгаа гэсэн үг. Та юм болгонд нь туслаад урдур хойгорнд гүгээд тахаар хүүхд хүртлэг ажилгүй болчихдээ шүү дээ. Ажилгүй болсон хүн чинь дараа нь өстө би тэрийг хийж сураагүй байснаас болоод тэгсэн ингэсэн гэр бүлтэй болсон чинь ингэж хадамдаа загнуулаад ингэж нөхөртэй голөгдоод гэд яриад байдаг. Тэгэхээр хүн ер нь өөрийнхөө хүч чадлыг олж авах хэрэгтэй байхгүй юу? Ямар нэгэн байдлаар сэтгэл зүй уйлж байвал тэр уйлж байгаа мэдрэмжээ давах хэрэгтэй. Ганцаардаж байвал тэр ганцаараа давах ёстой тий. Ямар нэгэн хэцүү мэдрэмжийг мэдэрч байвал тэр мэдрэмжээ өөрөө өөртөө тусламжийн гараа сунгаад чи юу хүсэж ийн гэд өөрөөсөө яг үнэнгээр асуугаад хүсэж байгаа зүйлээ өөртөө үнэнгээр илэрхийлээд тэр хүсэж байгаа хүслийнхаа араас хэний ч хамааралгүйгээр явах хэрэгтэй гэсэн үг. Хин нэгэн таныг хамаарад байхаар л хүмүүс нэг тухай алдчихдаг штэ. Дарга захирал бидрийг хамаарал, хамт олон гэр бүл ээж аав хамаарал, эсвэл найз нөхөд хамаарал читэг чин гэд ирэхээр бид нар эзэнт гүрнээ алдаж эхэлнэ. Юу вэ гэхээр дотоод эзэнт гүрэн гэдэг юм чинь ямар одоо зоригтой бий болдог юм бэ гэхээр чөлөөтэй байх гэж дураараа байх гэж өөртөөхөөрөө сайхан тэр эзэнт гүрнээ байгуулах гэж эзэнт гүрэм гарч ирдэг болохоос биш хин нэгэн гаднаас хаалга хашаад авч нэг хүн орж ирснэ танаа эзэнт гүрэн тэгж амьдран тийшээ харна гэд ирвэл юу болдог вэ? Дайм болдог тийм үү. Яг тэрнтэй адилхан хүний дотоод хөгжил цэцэглэлт рүү хин нэгэн дураараа орж хин нэгэн дураараа хааж боохоор хүн гэдэг зүйл бол холбоо тасардаг. Хүн гэдэг зүйлийн одоо үзэл бодол одоо цааштай харилцаа бол түүгээр тасардаг. Тэгэхээр нөх хүн чинь амар санаа гаргаад байгаа найз нөхөд хамт олон эргэн тойрны хүн таны эргэн тойрон байвал яадаг вэ гэхээр ерөөсөл хариулт нь холбоо тасрын шүү. Харилцаагүй болно шүү. Хизээ нэгэн цагтаа ганцаардах вэ те. Тэр хүмүүс чинь шийдвэрээ гаргаад цаашаа явчих шүү. Ягаад гэвэл таны тэр санаатай тархиа уралдуулаа сууж идэг тийм одоо хүн байна гэж байхгүй шүү дээ. Магадгүй таа ч гэсэндээ те ингээл өөрөөнийх гоё ингээл дэлгэрсэн сэтгэлтэй байх гэсэн чинь хажуудахны хүн ингээл санаа гаргаад байхаар эхэндээ яг ойлгон сүултээ хүлэн зөвшөөрөн сүултээ яг хүндэтгэн эцсүүлд нь юу болдог гэхээр холбоо тасардаг. Энэ бол нөгөө эцсийн үр дүн нь өөрөө холбоо тасалнаа гэсэн. Тэгээ бид нар ч өөрөө юм тусгаарлагдсан орчинд амьдрах гэж зориулагдсан хүн төрлөختөн биш л те. Хүн төрлөختөн гэдэг чинь тусгаарлагдсан нэг хашаан дотор ч юм уу нэг одоо тойрог дотор амьдрах гэж ирээгүй эсрэгээрээ тусгаар хязгаарлалгүй одоо ертөнцид амьдрах гэж ирсэн алсын хараагаа бий болгох гэж ирсэн сүнсний чадруудаа хуваарлах гэж ирсэн гол замаа олоод өөрийнхөө дотроос ямар баялаг байна тэр баялгаа уудалж ухаж гаргах гэж ирсэн те. Ингэж өөрийнхөө сүнсийг халамжлах гэж ирсэн бусад хүмүүс танд тусламжийн гараа сунгаач гэж хүсэх юм бол та тусламжийн гараа сунгах гэж ирсэн юм өгөөмөр юм бурхамлаг нэгүсэнгүү бодгаалууд тахгүй юу? Тийм учраас яг одоо энэ сэдвэр бид нар энэ цаг мөч энэ 900 яг энэ өнөөдөр би биегээ хараа сууж байгаагийн хувьд би танаас түрүүний асуултыг дахиад асууя. Та хэрэг өнгөрсөндөө амьдрдаг хүн бэ? Өнгөрсөн гэдэг чинь айл хэд урсаад дууссан гол гэсэн үг шүү дээ, тий? Будда Сиддхартагийн сургаал дээр өнгөрсөн дөө маш харамсаал ингээ бодоод сууж идэг хүнийг урсж байгаа голын усаар ингээ зүрлүүл сургаал хэлдэг шүү дээ. Энэ голын урсгал бас айл үшээний урсаад явчихсан байхад дахиад шин зүйл урсаад цаг минут одоо дэлхийн ертөнц одоо тий ингээ шинээр үргэлжилж яхад чи хизээний урсаад явчихсан голын урсгалыг бодоод сууж явах нь зөв буруу юу гэдэг ингээд тайлбарлаж өгдөгтэй л ижилхэн гэсэн үг л дээ. Юу вэ гэхээр бид нар өөрсдөө санаа гаргаад ямар нэг юм санаатай ажиллаж ин гэдэг бол өнгөрсөн давсан шархаа эдэж чадаагүйгээсээ болоод өнгөрсөндөө л амьдраад байна гэсэн үг. Нөгөө 10 жилийн өмнөх, нөгөө 20 жилийн өмнөх, нөгөө өчигдөр асуудалтай байсан тэр зүйл дээрээ ингээд гацаад зогссон гэсэн үг. Бид бүхэн өнөөдөр 2026 онд нэг цаг хугацаанд хамт амьдарч байгаа юм шиг боловч үзэл бодол сэтгэл майнд одоо сүнсний аяллаа хувьд бүгд өөр өөр цаг хугацаанд амьдарч байгаа. Зарим хүмүүс бүр хаа байсан 90 онд амьдарч байгаа, зарим нь бүр 80-аад онд амьдарч байгаа, зарим нь хаа байсан 60-аад онд амьдарч байгаа, зарим нь 2000 онд амьдарч байгаа, зарим нь бүр 200 жилийн дараа амьдарч байгаа юм шиг ийм цаг хугацаа үзэл бодол сэтгэлгээний хувьд бид өөр өөр цаг хугацаанд амьдардаг.
амьдарч оршиж байгаа. Гэтэл ганцхан махан биений хувьд бид нар нэг цаг хугацааг харж байгаа. Яг одоо би 10 цаг 49 минут болж байна гэж хэлвэл яг одоо таны одоо энэ Монголын цагаар бол таны хувьд ч гэсэн тэр цаг болж байгаа. Дэлхийн бөмбөрцгийн хувьд бол цагийн 1 цаг 2 цаг хэдэн цагийн зөрөө байж болно гэсэн хэдий боловч бид нар 1 он цагт амьдарч байгаа. Гэтэл бид нар үзэл бодлын хувьд бол өөр он цагт амьдарч байгаа. Та магадгүй 2026 онтойгоо зэрэгцэн явж хахад таны эргэн тойрны хүмүүс аль хэдийн 2000 ондоо амьдарч болно. Энэ бол нөгөө нэг өнгөрсөнд болсон үйл явдлаар шархаа эдгээгээд цаашаа өөрийгөө имжлээд эдгээгээд баялаг болоод урсаад хөгжөөд баясаад амьдарч байгаа хүмүүс бол цаг хугацаатайгаа зэрэгцэж амьдардаг. Гэтэл өнгөрсөнд болсон зүйлээ эдгээж имчилж одоо доктортой болж чадаагүй хүмүүс бол өнгөрсөн тэр хэдэн жилийн өмнө тэрэндээ анхаарлаа хандуулад тэрэндээ бүх энерги юулж өгөөд тэрэндээ бүх сэтгэл хөдлөлөө гаргаад өөрийнхөө суурийг алдсан байдаг. Суур гэдэг нь язгуур өөрийгөө алдсан. Тэгэхээр би хин бэ? Би юу вэ? Яг одоо би яагаад байгаа юм болоо гэд ингээд одоо эргэлзэж эхэлдэг гэх юм уу? Эсвэргээрээ өөрийнхөө өнгөрсөнд тохиолдсон үйл явдлыг эмчилж гисэн, эдгэж гисэн, хайрлаж гисэн, хамгаалж гисэн бол ямар нэгэн хүчин чармаалтаар таны амьдралд шин түншүүд орж ирдэг, шин оршихуй болдог. Тэгээ яг энийг ингээд нэг өөрөө эдгээгээ цаашаа явахаар бас нөлөөлөлд байдаг. Одоо эргэн тойрны хүмүүс аягүйх нөлөөлнө. Нөгөө эргэн тойронд ч бөө эдгээг хүмүүс орч тээ. Бөө өөр цаг хугацаанд амьдарч байгаа хүмүүс орч тээ. Мянга хэлээ сая яриад ч ойлгохгүй. Яг одоо энэ мөч, энэ чухал, энэ зөв гэдэг гүнзгийрүүлээд тэрийг өөрийгөө айгу ухаантай зөв гэж бодоод байгаа. Гэтэл үнэндээ тэр хүн өөр цаг хугацаанд одоо үзэл бодлын хувьд өөр цаг хугацаанд амьдраад байгаагаа ойлгохгүй яваа тий. Нөө үзэл бодлын ялгаа салгаа гараад ингээд тэнгэр газар шиг зөрөөд ирэхээр дахиад нэг юм хэлье. Холбоо тасарна. Өөр юу болох вэ гэдэг шиг тий. Тэгэхээр та ингээд бодож үзээ л да. Дэлхийн ертөнцид та эргэн тойрны хайртай дотны хүмүүстэйгээ анх ингээд төрөхтэй хамт байсан, эсвэл ингээд өсвөр насндаа хамт найзалж байсан найзуудтай хамт олонтой ингээд танаас холбоо тасарсан бол ерөөсөө шалтгаан нь үзэл бодлын ялгаа гараад тэ амьдралын үзэж туусны идэгсэн идгээгүй ялгаа гараад одоо нэг ойлгож мэдэрч хүндэтгэж чадаагүй ялгаа гараад хүмүүс хоорондоо ер нь бол ингээд холбоо тасардаг. За тэгээд ийм одоо санаатай байгаа юу та? Санаа гэдэг зүйл чинь таны зүрх сэтгэлээ аль мухраас гарч ирээд байгаа юм бэ? Аль мухарт нь та дэмжиж чадсан, аль мухарт нь та эдгэж чадсан. Юуг ойлгоогүй болохоор та нэг юм одоо та юм уу эсвэл таны эргэн тойрны хүмүүс юм ингээд санаа гаргаад байд юм болоо гэдэг энергийн задаргааг ярьлаа. Би энергийн задаргааг ярьснараа хүмүүсийг хоорондоо мэтгэлцээс юм уулаасаа одоо тэр санаатай юм чинь тэгсэн байх, энэ санаатай юм чинь ингэсэн мэн гэж бодосоо гэж ерөөсө бодсонгүй эсвэргээрээ санаа гаргаад байгаа хүмүүсээ ойлгож ухаараасаа энэ хүнд ийм сэтгэл зүйн асуудал тохиолдсон юм байна гэдгийг ойлгож байгаа, сонсож байгаа хүмүүс нь ойлгож байсаа. Санаа гаргаж чаддгүй өөрийгөө бас ойлгоосаа тий. Өөрөө та ямар хүн болохоор ерөөсөө санаа гаргаж чадахгүй ингээд өсөө, дэвжээ, төлөвшөө тогтоод өөрийгөө ухааруулаад сургаад аялаа, сүнсний аялаа зөв хийгээд явж байгаа юм бэ гэдгийг ингээд ялгаасаа, салгаасаа, ойлгоосаа, мэдэрчээсээ. Энэ мэдэрсэн ойлголт нь өөрөө эргэн тойронд байгаа хүмүүстэй минь харилцааг минь сайжруулаасай гэж бодож ингэж тайлбарлаж өгөхийг хүссэн. Миний зүгээр задалж ирсэн одоо зүйл дээр та өөрийнхөө мэддэг чаддаг мэдрэмж одоо ухаарлаа бас нэмээрээ. Миний ярьж байгаа зүйл эцсийн үнэн, туйлын үнэн гэсэн үг биш. Би өөрийн өнцгөөс, өөрийн харсан чадж байгаа одоо өнцгөөсөө танд өөрийн хүчин чармаалтаараа тайлбарлаж өгж байгаа. Нэгийг санаулаад хоёрыг ойлгуулчихсан бол миний хувьд бол хангалттай бүх зүйлийг 100 талаас нь ойлгуулна гэж байхгүй. Ер нь бол бид нар хин нэгэн танд санаа гаргаад байгаа бол тэр хүнтэй бас харьцахад бэлэн байх хэрэгтэй байна л да. Юу гэхээр энэ ста муухай санаатай энэтэй харьцахгүй гэхээсээ илүүтэйгээр өнгөрсөн тохиолдсон одоо янз бүрийн та үйл явдлаасаар өөрөө өвдөлт авчихсан, шарах авчихсан болохоор тэр санаагаа хөөрхий над дээр гаргаад байна да гэд ингээд бодоод байвал та илчлээд хэлчих. За найзаа. За миний хайнаа. Миний найзаа гэж байгаа ч тий. Би үнэндээ миний дотор сэтгэл зүрхэнд ийм байр суурь байгаа юм шүү. Би чамтай ингэж хандж байгаа шүү. Тийм учраас одоо миний сэтгэл зүг ийм байгаа гэдгийг таньж олж хараарай. Битгий өнгөрсөн тохиолдсон хин нэгэнтэй намайг харьцуулаад намайг бүү өвчлүүлээрээ, намайг бүү гэмтээгээрээ, намайг бүү одоо зовоогоорой гэдэг ингэ хэлчихэж болно шүү дээ. Заавал тэрнтэй ингэ ухаан оролдуулаад явж одоо улам тэр зүйлийг шатааж авахын хооронд тэгээ хүмүүс хэлдэг шүү дээ. Хамаг юмаа дэлгээд нөх хүзрийн модоо дэлгээд ингээд сэтгэлээсээ илчлээд би юм байгаа, би тийм байгаа гэж хэлчихэр нөгөөдөл нь бүх хүзрийг гартаа татчихж байгаа гэсэн үг шүү дээ. Таны бүх хүзрийг чинь гартаа татчихж байгаа болохоор энийг би одоо ингээд одоо дарнаа, энүүгээр нь дарамтлаа, энүүгээр нь бооно гэж ингээд бодож бас магадгүй те. Үнэхээр тэгэж бодож байгаа бол
Нөө амьдрал цаг хугацаа гэдэг зүйл цаашдаа тэр хүнд ойлгуулна л та тий. Үнэндээ бол сонсон мэдсэн зүйлээс яг чин сэтгэлээс ойлгоод хариултыг тэр хүний талд гаргах гэж хичээж байгаа нь өөрөө та идэгчсэн байна. Та өөрөө одоо ингээд сайжраа явж байгаа гэсэн үг. Гэтэл бүх хариултыг нөгөө хүний чин сэтгэлээсээ гин сайхан сайлган сэтгэлээр задлаад тайлбарлаад өгсөн мэдээлэл дээр нь өөрийнхөө эрх ашигын төлөө ямар нэгэн хариулт гаргаад байвал өөрийнхөө эрх ашигын төлөө хариулт гаргаад байвал та нүнийг л онцгоос л бодоод байна гэж ингэж ойлгож болох юм байна. За ингээд өнөөдөр та нартайгаа 2026 оны хамгийн эхний 1-р сар те энэ 1-р сар гэдэг бол гэр бүлийн харилцаан дээр бодож ойлгож чадаагүй зүйлээ ойлгож одоо удмынхаа үйл үүрийн араас ном уншиж, тарин уншиж, идэ бодоо өргөж, залбирал хийж, уучлалт гуйх ийм сар болж өнгөрч байна. Тийм учраас та нар маань нэг сардаа сайхан гэр бүл удам судрын хаараас идэ бодоо өргөөрэй. Өөрийнхөө гэр бүлтэй холбоотой ойлгож чадаагүй, ухаарч чадаагүй ойлголтууд, ухаарлуудыг задлж ойлгоорой. Өөрийнхөө өнгөрсөн давсан өвчлөл, сэтгэлийн өвчлөл байвал түүнийгээ яаж идгийг арга одоо гарцаа олж мэдэрээ ойлгоорой гэж та нартаа дахин өрөмөр байна. Ингээд өнөөдөр маань би та нарт зарцуулж байгаа цаг хугацаа маань энэ хүрээд өндөрлж байна. Надтай хамт байсан та нартаа маш их баярлалаа. Энэхүү энергийн одоо тайлбарлаж тайлж өгсөн нэг өнцгөөс одоо тэ нэг хэсгээс нь бас ярьж өгсөн энэ мэдээлэл маань өөрөө YouTube сувганд маань орно. Танд нэгийг бодогдуулж хоёрыг ойлгуулсан бол бас сэтгэлдээ хуваалцаарай гэж та нартай хэлье. За ингээд номтой болог пэйж үзсэн сүнслэг мэдлэг өрөөний модератор админ багш Мишка байлаа. Тэгээ та нарыгаа бас ингээд жохон ч гэсэндээ нэг сэдвээр уруу татаад те хамтдаа цаг хугацааг зарцуулж ерөн санаа гаргаад байгаа хүмүүсээ ч ойлгоё. Өөрийгөө санаа би гаргах ёстой гэж бодоод байвал бас өөдөө шийдсэн ч бол өөр дээр ирнэ гэдэг шиг танаас гарсан одоо тэр санаа гаргаж байгаа тэр энергийн давтамж үг үйлдэл бодолтой нь буцаагаад яг өөр төр чи ирдэг юм аа. Тийм учраас нэг холддггүй маа. Би одоо сүүлд аяг алин модноос хол унохгүй гэдэг тэр үгийг хэлээд байгаа аяг өвчлөлтэй юу ихээр угаасаа яг л бүхэл үг энэ үгтэй холбогдоод байгаа л да. Бүхэл ярьж байгаа зүйлүүд юу ихээр нэрэл одоо альва юм чи нэг танаас холдохгүй шүү дээ тий. Танаас өөрөөс нэг санаа гарвал буцаал ирнэ. Өнөөдөр нэг болоод бүтчих юм шиг болж маргааш болж бүтэхгүй зүйл болоод байвал эн чинь л нөгөө танаас гараад бодол чинь зөө, үйлдэл чинь зөө сэтгэл чинь зөв гэдэг гурван ямиг л асууад байгаа шүү дээ. Зөв гэдэг нь бүр нэг төгс төлтөр байхыг хэлээгүй шүү. Алдаа гаргаж болно. Сүнсний аялалтаа үнэнж байгаараа алдмаар байвал алд, онмоор байвал он тий яамаар байна. Түүнийгээ хэлээд үзээд туршиж үзээд ойлгоод ганц гол гэмн түүнээсээ мэдрэмжээ ав. Мэдрэмжээ задал. Би нөгөө хэлсэн шүү дээ. Хүмүүс ямар нэгэн хэцүү зүйлүүдийг туулдаг. Тэр туулнаас юу гарч ирд юм бэ? Өөрийнхөө зүрхийг ингээд газар тавьж байгаа чавчаад ингээд те одоо сүхтэж байгаад харах юм бол дотроос нь мэдрэмж л гарч ирд юм аа. Тэр мэдрэмж өвдөлттэй мэдрэмж гарч ирээд байна уу? Ууртай мэдрэмж гарч ирээд байна уу? Ингээд нэг юм те айцтай мэдрэмж гарч ирээд байна уу гэдгээ л ойлгочих. Тэндээс л таны хариу гарч ирнэ. Өвдөлттэй байвал би сэтгэлээ идэх бол өвдчихсэн юм байна. Айцтай байвал би өөрийгөө хамгаалж авахгүй бол юмнаас айцнаасаа болоод юм айцтай өнгөрсөндөө амьдраад байгаа юм байна тий. Гэтэл юм үзий ядалттай байвал юунд үзий ядаад байна? Юу таныг үзий ядуулаад байна? Юу таныг одоо болж бүтэхгүй байхад чиглүүлээд байна гэдгээ өөрөөсөө л зүгээр асуучих те. Ингээд асуугаад ирэхээр чинь санаа сэтгэлчээ сайхан хариулсаад ирнэ. Нэг дайсан шиг санагдаад байсан хүмүүс чинь нөхөр шиг, амт шиг харагдаад ирнэ. Танд муухай үг хэлээд таныг гомдоогоод байсан тэр хүмүүс чинь таны дотоод шарахыг л зүгээр өдөөгөөд байсан юм байна. Тэр хүмүүст итгэл хэрэгтэй юм байна, хамгаалалт хэрэгтэй юм байна. Айснасаа болоод над руу ингэж байгаа юм байна гэдгийг ойлгочихно. Энийг ойлгоцохоор чинь та нэг тэр хүмүүстэй тэмцэлтэйл өг үйлдэлээрээ ингээл дээр дороо оролцоол тий үйлдэлээ хурдан боловсруулах гал урд нь гарах гад өсчээд байдгаа бол болох боломжтой болж өгнө гэсэн үгээ. Ухамсарлаж хийсэн санаа бол овжим тий аргад мэрэгэн цэцэн цэлмэг ухаарлуулдаг. Ухамсарлаагүй гомдлоос, айцаас, атаархлаас, хяналтгүй байдлаас гарч ирсэн санаа бол нөгөө буцаагаад өөр дөр ирээд байгаа тэр давтагдаж ирээд байгаа тэр асуудлууд болоод байна. Үг үйлдэл сэтгэл буруу бол өөрөө үүлийн үрээ бид нар өөрөө өөртөө дуудаад байна. Уучлахгүй, инэрхгүй, ухамсарлахгүй, хайрлахгүй бол энэ амьдрал чинь тий маш хэцүү зовлонтой өнгөрөөд байна. Ерөөсөө маш энгийн байгааз ойлгочхоор айгүй энгийн. Тэгэхээр яг сте харилцаагаа зөвлөрүүлэх хэрэгтэй байна, замаа тгшлэх хэрэгтэй байна, сэтгэлээ амраах хэрэгтэй байна, ивэлээ хоримтлуулах хэрэгтэй байна. Цаашаа юу ухаарад юу руу яваад байгаагаа ойлгох хэрэгтэй байна. Би юуг санаатай ийч вэ? Ямар нэгэн санаа төрөх юм бол яагаад энэ санаа надад төрөв? Би юуны тулд энийг бодчихв? Энэ бодол намайг өөрөө айцаас гараад ирв, хайраас гараад ирв гэдгээ баттгаж заавал асуух хэрэгтэй. Танд ямар нэгэн юм эвгүй санаа төрвөл за энэ санаа юунаас болоод төрчихв те? Айцаас гараад ирсэн юм хайраас.
гараад ирсэн мө гэж бодоод айцаас гараад ирсэн бол гэвэл за зохио энэ санааг идгэе. Хайраас гараад ирсэн бол за энийгээ үйлдэл болгоё. Гэдэл яваад ах юм байна л та. Ингээл яваад ах юм бол дахин давтагдаад байгаа асуудлууд чинь зөөлрөө чөлөөлөгдөө та чинь гоё эрхчлөлтөд болох нь шүү дээ. Бусдыг буруутгахаа болоод өөрийгөө зөвдөхөө болоод ингээд ямар нэгэн зүйл санаагүйгээр ажиглалтгүйгээр сайхан ингээд зөөлн тайван зүв болж эхлэх нь шүү дээ. Ингээд ирэхээр өөрийгөө ялж чадна. Өөрийгөө ялж чадсан хүн бол бүх ялалтаас хамгийн дээд ялалтыг өөртөө олж байгаамаа гэж буддаа багш сургасан байдгаа гэдэг шиг те. Тэгээ юм санаатай амьдраад ахаар ерөөхдөө карма ухамсараараа өөрийгөө бүтээгээд байгаа. Та өөрийгөө санаанаас бүтээвэл та нэг юм юу болж бүтэх үү? Та урлагаас, гоё чимэглэлээс, сэтгэл зөв хөдлөлөөс хайраас бүтээх юм бол та өөрөө багш болно шүү дээ. Тэгэхээр хайраас бүтээхийн тулд өөрийгөө чөлөөлөх хэрэгтэй, санаагаа ажиглах хэрэгтэй. Ямар нэгэн таагүй санаа төрөөд тэрийг тэгчээс энийг ичгээс энэ намайг ингээ орлчлаа. Би тэгвэл өстө мөчөөгөө өгөхгүй гэж бодоод байвал хайраас уу, айцаас энэ бодол төрсөн үү? Энэ бодол миний юунаас төрчвэ гэдэг заавал бодож үзэх хэрэгтэй. Хайраас төрсөн бол хий, айцаас төрсөн бол эмчил. За ингээд бүгдээрээ сайхан амарцгаагаараа энэ 7 хоног сайхан үр бүтээлтэй ирж хүчээр дүүрэн өнгөрүүлээ. Энэ 2026 оны 1 сарыг хэдүүлээ. Өөрсдөө эдгээж, эмчилж, дотоод цэвэрлэгээ хийсэн 1 сар байлгая юм уу? Удан судар өг дээцийн араас эдээ будаа өргөж хүндэтгэл үзүүлэн өөрийн орлогын дээжээс эдээ будаа өргөөрэй гэж та нартай дахин сануулмаар байна. Тэгээд оройг сайхан өнгөрүүлээрэй. Өнөөдөр би комент уншиж чадсангүй. Яагаад гэвэл надад комент харагдахгүй байна. Тийм учраас ингээд яриагаа дуусгая. Баярлалаа.